Захиалга цэснээс ширээгээ сонгоно. Дараа нь бараануудаа сонгоод захиалах товчийг дарна. Хэрвээ нэг ширээн дээр нэгээс олон захиалга тусад нь үүсгэх бол энэ аргаар үүсгэнэ. Бараа цэсэн дээр дарж бараануудаа сонгоно. Захиалах товч дараад ширээгээ сонгож өгнө. Өмнө нь бичсэн захиалгыг хувилж үүсгэх бол тухайн захиалга дээр дараад дээр харагдах захиалгын дугаар дээр дарж хувилах товчийг дараад захиалах товч дарна. Үүссэн захиалга дээр дахин бараа нэмэхдээ тухайн захиалгаа сонгосны дараа нэмэх бараануудаа сонгоод захиалах товч дарна. Захиалга хааж баталгаажуулаад төлбөр тооцоо хийх бол төлөх товч дарж зааврын дагуу төлбөрийн баримт хэвлэнэ. Бизнесийн онцлогоос хамаарч урьдчилсан тооцооны хуудас хэвлэх шаардлагатай бол захиалга дээр дараад тооцоо товч дарж хэвлэнэ. Захиалгаас бараа хасахдаа захиалгаа сонгосны дараа хасах бараагаа сонгоод X товчийг дарж хасч буй тайлбар хасах тоо хэмжээ оруулаад хасах товчийг дарна. Захиалгыг бүтнээр нь цуслахдаа захиалга цонхноос тухайн захиалгаа сонгоод цуслах товчийг дарна. Энгийн үед зөвхөн шин төлөвтэй захиалгуудыг харах ба шаардлагатай тохиолдолд захиалга цэсний төлөв сонголтоос биелсэн цуцалсан захиалгыг шүүж харах боломжтой.